За энэ хийх хэргийг одоо хэд Монголооны би монголоор ярьсан хэргийн өнгөрөлтийг хятаар орчуулах санааны бол хятад сүлжээндээр төгөөд тавьяг гэж байна. Тань төгөөхөө илээ бол нэг бол тамалж явсан тэр арим шарх сорвол бүрий ижрээсэн юм уу ижрээхээс өмнө тийм арим юу байна. Энийг хэвхам бол би уулаасан болж яхана дургоо байгаад байсан юм аа. Тэгээд энэ хэмжээнд үзсэн чи би бол TV гэж бодож байна. За энийг хэваагаар би төссөн тослол томчноо энэ усуудыг яасан ч зүгээр хэвбай. Мөнгө бол мөнгөний учраас надад 1000 том өгчгөлөөд тэр хийсээ хэрэг бол балахгүй. Тэр хөдөөдөн балахгүй. 1000 том юм уу том шууд төгрөгөө өгөөд хийсээ чинь балахгүй болохоор ярьсан бол байгаа. Яриж юм яасан хэмжээд нь. Хүн алсан бол ялтан бол хүн алсан ялтанасаа хүн алсан хэргийг хийсээр шийдвэрлэж ялын гэрчи хоромгооч хаагаад ард түмнээ домда үхэл шахтын домдаас их нөр жоос хямдж байгаа хүмүүсүүд бол яасан ч ялаан мэдрэх хэрэгтэй. Ганцхан миний энэ хэрэгээр зогсохгүй юу юм чинь бол хийх бүжрээр бол зөмдөн гарч байгаа. Юу юм чинь нэг бол хоолойгаж болдуулж байгаа хүмүүсүүдээс эцэстэн хэргийг хэмжилнэ. Хорийн үндсээ би нийгмийн хорийн үндсээ би өөрийн айлваагаан зориулж байгаа нэг хайрлагыг бодсон юм аа. Та нар минь илүү хүн дамжуулаад өгнө үү? Үнүү хэлэхэд юунаас найгаад их удаа. Намайг алдаг юм байвал алдаг байлгүй да. Яах вэ яадаг байлгүй да. Хөлсөө өгөөд юм нэ илүү хүн дамжуулаад өгнө үү? Би бол ган бүх гэдэг юм аа. Миний хөлсөөгийг тад дамжуулахад тийм л их хөрөд өчигд орохдохоор байлгүй да. Домдод хайлт үнэн үг хэлж болохгүй гэсэн тогтоол байхгүй. Үнэн үгийг бол хаач хөндөж ямар хөндөж хэлнэ. За би энэ дараад нь симаа тат ингээд шийдвэрлэж өгөхгүй наашин жаасан хэлчихэд намайг наашин жаасан дөөшин жаасан бомбог шилж шиг. Ингээд надаар надад хийгээд явал сүлжээнд орон түмэнд нийтлэе орон түмний төсөлжиж учрыг шийдвэрлэе гэсэн юм аа. Тэггүй л хэлж байна. Намайг жагаа ялгсан шиг мэдээж яг нь баян мөдөлдөр би ямар ажил хийдгийг чи мэдж юм ба гэж асууж байна. Би тэгээд та ямар ажил хийдгийг мэдж байна гэж хэлжээ. Тэгвэл ч домдод үнэн үг хэлж болохгүй үнэн боттой учрыг нийтлж болохгүй гэсэн тогтоол байхгүй. Сүлжээний тогтоолдоор яг тийм тогтоол байхгүй шүү дээ. Тэгээд хэлсэн чинь бол чи шиддэг үгүй дараа нь чимээ мэдээ гэсэн шиг маягтай байна. Тэгээд би ч үл хийхээ хийнэ нэгэнтээ тогтолсон. Энэ 11 сарын 1-ний хүртэл учрыг шийдвэрлэж өгөхгүй би нийтнэ. Намайг бариад авдаг байлгүй үгүйсэн бол намайг нуучаар алдсан юм уу тийм амжаана. Намайг барьж авъя гэдэг нодий алавдаад нодий хуураад тийм амархан хоруу тавлж илгүй алавдаад даруулчихгүй гэнтэнд авч харж байгаад алавж байгаа даруулж хоруу таруулахгүй бол тийм би өсөө үнэн боттой учрын чинь би хөдөө хаа өгрөөд ямар ноёнэдэл төрөөл ямар байцаасын дээр төрөөл би хэлдэг байна. Үнэн боттой учраа ярина. Өдөр би хэлчихгүй. Миний амийн аваад авах магадгүй. Ийм олон хүний өрх хашиг зэрэгтэй холбогдож байгаа учраас юм чинь да. Манай дараа үеийн нар гарсан зэрэгтэй бол би бол ханамжгүй. Жишээ нь бол эдлэгтэрштэй. Нэг хүн үний ёсны төлөө томцсон үний цааш өөр явж байгаа хүний алчхаад өргөд хөдөн сойр асар өгөөд учрыг шийдвэрлэж гэдэг чинь бол байшгүй өргөө. Би алгасан дараа бол асар авахгүй. Илэрмэн нөтөдийн амийн авна. Амийн амаар нь толно. Миний амь нас бол дөгөр нэг ардын шимшаад улсын хэлийг гадуудаа явдаг үнэ амаар гадууд бас нэг 10 баяртам чинмаа гэж бодож байна. Тэр хөдөн сойр асар юм уу? Хөдөн жон том жоосоор олчихгүй гэж бодож байна гэж. За дараа үеийн шинд хүний мөргөний дайр ялсан тэр үнийг бол аллаа гэж хэлсэн. Алс юм уу?
дотор газрын хүний талаа таваач явах юм уу? Би үл идэхгүй да. Би үл хоол ясууд тэгээд хөрөл болтдог юм шээ. Шийдвэрлүүлэхээр хэрэгтэй. Үнэн боттойгоор нь олон түмний мөхөж болохгүй. Ингэж бодож байна. Би үл идэдэн сэжигч одоо юу гэдэг муу санаатай болсон. Элава учрыг явуулдаг бүрл үнэн боттойгоор нь юу нүгсээр өөрийн нүдээр үжигэд гэрчил нүгсээр тийм хотлог үнэнгүй юм юу би бол идэхгүй. Ямар нэг бичигдэр нь яаж бичээд тамгаан дараа алган тамгын дараа явуул мөн төр гэж төрийг бидэхгүй. Үнэн бодтой байман жил сайн бол. Ямар ихтэй үнээрээс үгэн л бодтой бод дийлэхгүй тэр жагаа ярьж байгаа юм. Искэргийг бол одоо Монголоор ярьсан хэргийн өнгөрүүлтийг хятад орчуулгачнаа бол одоо хятад сүлжээндээр төгөөд тавьж бодож байна. Тань төгөөгүй бол нэг үдэг одоо тамалж авсан тэр арим шарх сарвал одоо бүрий ижрээсэн юм уу? Ижрээхээс өмнө одоо тийм арим юу байна. Одоо энэ хэвхамд би одоо уулаасан болж яхана дургоо байгаад байсан юм аа. Одоо тэгээд одоо энэ хэмжээнд үзсэн ч одоо би бол тавьж бодож байна. За оны таваагаар би одоо өссөн тослол томчноо энэ усуудыг яасан ч зүгээр хэвгүй. Мөнгө бол мөнгөний учраас надад мянган том өгчгөл өгөөд тэр хийсээ хэрэг бол балахгүй. Тэгэхээр балахгүй. Мянган том юм уу том шууд төгрөгөө өгөөл хийсээ өгчин балахгүй болохоор ялчмал байгаа. Ялич юм яасан хажиноо таанд минь. Ажлын амжилт хүсье хамтдаа. Хэлгэрийн чин сайхныг хүсье. Ялгартнорон байгаасай миний хартамусууд минь. Тэгвэл би бас л нэг хийсвэрийг сан тухай жалгаад ярья. Ийвэн таныг бүр одоо жилийн болон явуулдаг болоо энэ чагаар би байна. Үгүүд юм шүү жилийн уурж игсэн юм аа. Тэгээд чимээгээ сонсох юм бол 10 сарын жолоноос хаваад бол юутай ирээд игжинэ. Яасан мэклийн шашаан игжинэ. Шашаан игээд аа явсан мэклийн мэдгүй хэлж байна. Дараа нь бид мэдгүй юм аа гэж хэлж байна. Яаж их зэрэг халамгийн хүмүүс болоод амрын амгаалч явуулна гэж ярьсан. За энэ хоол хэрэгжүүлэх зэтэд одоо хяналт тавьдаг тийм нэг аламгар байна. Босдор хоолойж ингэж байна. Тэгээд аламгарын ерхийлэгч мөрөн гэсэн байна. Тэр өнөөл ингэж ярьсан. Танай нууц ирүүлж болчихж өгөөд нэгэнтээ холбоосон хөдөн байгуул холбоосон хурлыг игээд бол шийдвэрлэж гөрнөмтэй тогтоцсон тогтоод боттыг хэрэгжүүлэх нь бол одоо гартаж авсан нь бол одоо Сэлэнгол аймгийн татвар ямар дотогч найдад дараах Хуан Шэнли гэсэн гартаж авчаа. Нөгөө гартаж авсан хоёр хүн нөгөө нэг нь бол одоо Сэлэнгол аймгийн Дом тэрний хурааны дэд дараах мөрөн гэсэн хүн гартаж авчаа. Энэ хоёрын өрөөд бол uus uutila oo jadwal harig байхгүй. Дахиад болчих уулзаж дийлэхгүй гэж байна. Тэгээд тэр хоёрын үеийг бол Хуан Шэнлийн бол одоо гэж хэмээн бол одоо би хэргийг даачилаа гартаж авсан хүн бишээ. Би хэмээн бол сайн санаагаар дамжих гэсэн үнэ гэж хэлж байна. Тэгээд мөрний бол уусаахад бол одоо мөрн бол одоо ажил яруу тэр нь бол одоо цай яруу Юуруусын яруу уцаан тасвал орог хийж байна. Жолоон дугаараа уцаан дараа тавьчихна. За одоо иймэрхүү шиг л байдалтай. За энэ үржээ хөргийг би үл дамжуулна гэсэн бишээ. Дамжуулах ёстой хүнээрээ дамжуулнаа. Дамжуулах ёсгүй хүнээр бол дамжуулахгүй. Би бол одоо хөргийг голж басаар шийдвэрлээд байдаг. Нэгэнтээ шийдвэрлсэн ял хийсэн хүмүүсүүдийг хойл хэрэгжүүлж байгаа хүмүүсүүдээс ял нэхэмжилж байна. Тэднүүсэд ял оноох хэрэгтэй гэж шаардж байна. Тэгэхээр би өөрийн баян дамжуулъя гэсэн бишээ. Дамжих ёстой юм чинь дамжил өгөө да. Хоола яг дамжсангүй үешээс намайг дамжижээ. Сэлэнгол аймгийн Дом тэрний шиг хороноос хоол цаашийн тусламж үзүүлдэг тэр улсын
тусламжийн мөнгөөс надад 3 том жос хүртээс юм аа. За тэгээд ингээд энэ 3 том жосыг өөр өгөөд одоо тэгээд тасгал амьдралын хэрэгслийг одоо амтсан да. Тэгээд таарчаа. Тэгвэл тэгвэл одоо дэмий сонирхолгүй. Тэгвэл нэг 100 хөвшөө юм хөвшөөрөх шиг юм ханиа өгсөн юм аа сүрэг гэж наа да. Тхолын өгнөөж энэ тэндүүл одоо дэмий сонирхолгүй. Би бол одоо авдаг төлөөрөө авнаа. Шийтгэдэг хүмүүсүүд ивэл шийтгүүлнэ. Ийм санаатай. Миний зорилтоо шаардлага бол тодорхой. Сүлжээн дээр бас байна. Миний зорилго бол одоо дэмжүүлэх асуудлыг гэсэн учир байхгүй. Ядуурх нь бол одоо би хэдэн жил 60 хийгээд ядуурсан. Өчигдөр явдлын дээр гарсан дараа шахам төв болчоор шийдвэрлэж өгсөн бол би ингэж үйлээ үжиж хэдэн жил таньж байдгаан барж ингэж явахгүй. Дэмжих ёстой юм чинь дэмжиж та. Шилтгаан нь бол одоо хөргийн хэлээр гүжрээр шийдвэрлснээс болж ядуурсан юм чинь дэмжих ёстой юм чинь дэмжлээ да. За миний нэр Шилэнгол аймгийн нэг бүлэг жагсал сургуулийн алангар юм уу? Зүүж хэмжээний нэг бүлэг хүмүүсүүд бол одоо жагсал сургуулийн алангар энэ төр бол одоо дөнгөд нэг сурвалжлагаа жагсал сурвалжлага хийхээр ирсэн хүмүүсүүдийг бол одоо дөнгөд аргах цагаад явуулж ийн өгсөөр хүлээж аваад учрын чухалчлаад хамаатай байгууллагада тусгаад өгөөд шийдвэрлүүлж өгөө юм бол байхгүй. За жагсал сурвалжлагын алангад орлол бол одоо нэг бүлэг хөл амандаас хүмүүстэй таарна. За тэгээд уцраан шийдвэрлүүлэхээр хүссэн унчаад тэднүүстэй ялгаа болтож таад яаяа одоо тусгай адлын үний яллагуудаа үгүй үгүй яаж ирсэн ч болох юм чи одоо ингээд хөл амаалнаа. Одоо уцраан тусгайхаар хүссэн унч одоо хөл амуурлаад л одоо ийм хөөшөл болчиход үнсэндээ. Манай нэг бүлэг 60 хийгээд явдаг усууд бол одоо хийдлэн барчхаад 60 хийгээд явж явахгүй. Хийсдгийн тайлаа багсаа уширдаар бид нь бас өдий хэдэн том юм уу хэдэн 10 том жолны мөнгөний өвчтөр бол бид нь бас ингэж явахгүй ш та. Энд чинь бол амь насаа цааж өөр хөдөлмөр хийгээ явж исэн хүнээ үний аваачаар өргөд хүүргүй төргээд явчаад ямар ч учир байхгүй. Энэ бол одоо дааврын трэйл үлдсэн учир болох юм аа. Тэгээд үл биед үнэн чанаа бол яа. Үний ёс байдгүй нэг юм тэгж явж байна.